За хурлын зааланд ширээ сандал нийлээд 28 ширхэг байв. Тэдний 7-2-ын сандал бол хэдэн ширээ байв вэ гэсэн бодлого өгд. За тэгэхээр нийт байгаа ширээгээ 7 хэрчмээр төслөе. 1 хэрчим, 2 хэрчим, 3 хэрчим, 4, 5, 6, 7. За бодлогын нөхцлөөр бол 7-2 нь буюу энэ хэсэг нь бол сандал байгаа. За үлдсэн хэсэг нь бол мэдээ ширээ байж таарах нь. За тэгэхээр үлдсэн хэсгээ бодж болохын тулд 1 хэрчим нь хиттэй тэнцэх юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэхийн тулд мэдээж хэрэг 28-ыг 7-д хуваачна. Тэгээд 4 гэж гарч ийн. Өөрөөр хэлбэл 1 хэрчмээр 4-ийг илэрхийлнэ. Энд 4 байх нь байна. Энд 4 байх нь байна. Энд 4 гэхмэчлэн эдгээр бүгдөө 4. Хэрвээ сандлын тоог олгоцсон байсан бол 4-ийг 2 өөрчлөөд 8 сандалтай гэж гарч ирэх нь байна. За манай бодлогон дээр бол ширээний тоог олох хэрэгтэй. За ширээ бол 5 хэрчмээс бүтэж байгаа. 1, 2, 3, 4, 5 хэрчим. Хэрчим тус бүр нь 4-ийг илэрхийлж байгаа учраас 20 ширээ гэж гарч ирнэ.